За конвенцтой холбоотой энэ конвенц маань одоо Хятадын санаачлагаар байгуулагдаж байгаа Хонконг төвтэй ийм конвенц байгаа. Тэгээд 30 гаруй удаа улс гарын үсэг зурснаас яг сойрхон баталсан 8 улс байгаа. Тэгээд ер нь ихэвчлэн одоо хөгжиж байгаа орнууд буюу барууныхан Америкийнхан бол одоо Америк тэргүүтээ барууны орнууд бол энэ конвенцт ороогүй байж байгаа. Тэгээд дээр нөгөө талд нь бас Сингапурын одоо яг энэтэй адилхан маргаан зуршлахын юм ус конвенц байгаа. Тэгээд энд бол Хятад энэ конвенц болон Сингапур хоёрын ялгаа нь болохоор эвдрүүлэн зуучлалын тэр тохиролцоогоо албадан биелүүлэх, гүйцэтгүүлэх ийм боломжийг энэ Сингапурын конвенц нь олгодог. Гэхдээ байнгын бүтцтэй биш. Тэгэхээр Хятад бас энэ Сингапурын конвенцт орохоор одоо гарын үсэг зурсан боловч нэгдээгүй байж байгаа. Тэгээд одоо Хятад бас төвтэй болохоор яг Хятадтай холбоотой хөрөнгө оруулагчтай холбоотой маргаанууд нэг талаараа амар хэлбэр болж магадгүй хаа. Нөгөө талаараа бас нэгдлийн нөлөөлч юм тэр бүтцийг нь Хятадын хувьд бол хэдийгээр түүхэн уламжлалтай боловч яг энэ эвдрүүлэн зуршлын бас бүтцэн одоо яг одоо олон улсын түвшинд сайн бас хөгжөөгүй гэж ярьд юм лээ. Тэгэхээр уулын зүгээр цогцоороо бол бид нар энэ конвенцт нь ороод тэгээ Сингапурд нь бас Монгол бас энд ороогүй байж орчвол эвдрүүлэн зуучлалын тохирсон зүйлээ салбартан гүйцэтгүүлэх энэ болцоо боломжуудыг хангаад өгчвөл арбитрийн өмнө бас нэг ийм болцоо юм уу гэж бодоод байгаа. Гэхдээ яг ингэвэл Сингапурын нэгдүүд орчвол цогц юм шиг харагдж байгаа. Гэтэл Хятад маань бас тэнд орохгүй одоогоор бас орё гэсэн гарын үсэг зурцсан ч гэсэн сойрхон батлах юм төлөвлөгөөгүй байгаа тань. Тэгэхээр энэ уялдаанууд нь одоо Хятадтай холбоотой хөрөнгө оруулагч болон одоо манад хөрөнгө оруулалт хийсэн одоо газрын төсний хөрөнгө оруулагч нар байна, төрийн өмчт компаниуд энэтэй холбоотой маргаанууд жишээлбэл яг энэ олон улсын гэрээнүүд дээрээ бид нар эхлээд эвдрүүлэн зуршлах гэдэг асуудлаа оруулаад тэрний одоо арбитр кейс өмнө ингээд явъя явбал болон зүгээр байгаа. Гэхдээ явъя гэхээр бас Хятад маань энэ Сингапурын конвенцтэй орчвол илүү цогцолох юм уу гэсэн ийм бодлого байна. Яг үнэтэй холбоотой асуулт гэхээр энэ Сингапурын конвенц манайх ер нь ямар бодолтой вэ? Орох бодол санаа байгаа юу? Өөрөшөө энэ эвдрүүлэн зуршлалтай холбоотой энэ асуудлууд дээр ямар шүү бодлого барих вэ? Олон улсын конвенцуудад нэгдэх талаар. Дээр нь энэ Хятадд төвдөө бас энэ эвдрүүлэн зуршлах энэ конвенцт нэгдснээр босод одоо барууны ч гэдэг юм хөрөнгө оруулагчдын одоо оруулагчд энэ эвдрүүлэн зуршлах энэ бүтцийг ашиглахгүй байх магадлал энэ талаар за ажлын хэсгээс асуултанд хариулъя. Энэ дрийн микрофон дээрээс хариулах уу? За хууль зүйн дотоод хэргийн яамны олон улсын арбитрэлцэн дарагч холбон. Байнгын орны гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Хууль зүйн дотоод хэргийн яамч холбон их түвшин гишүүний асуултанд хариулъя. Сая гишүүний хэлсэнчлэн Сингапурын конвенц бол хил дамсан арилжааны маргааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх нөхцөлтэй байгаа бол өнөөдрийн байнгын орны хуралдаанаар хилцүүлж байгаа энэ хилцээр нь бол олон улсын улс хоорондын улс болон хөрөнгө оруулагч хоорондын болон улс орнуудад байрлаж байгаа хувийн хуулийн этгээд хоорондын маргааныг эвдрүүлэн зурчлалын үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх байгууллагын бүтцийг зохицуулсан ийм конвенцэд нэгдэж байгаа. За түрүүн хоёр дахь асуултанд нь хариулахад бол Сингапурын конвенцэд хууль зүйн дотоод хэргийн яамнаас нэгдэх чиглэлээр зохис судалгааг хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу хийж байгаа. Намрын чуулганаар өргөн мэдүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. За өнөөдрийн хилцэж байгаа конвенцэд нэгдснээр альва өөр бусад төрлийн энэ эвдрүүлэн зурчлах үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагааг одоо нэг үйлчлэгийг авах эрхийг бол хязгаарласан зохицуулт өнөөдрийн энэ хилцэж байгаа конвенцэд бол байхгүй гэдгийг хэлье. За баярлалаа. За анар гişүү асуулт асууя.